Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа тавтай морил. Улирлын тоглолтод өндөрлөх төгсөн энэ үед сагсан бөмбөг сонирхогч та бүхэн бага байр ахиулахаар дэмжиж зарим нь унгахгүй төлөө залбирч байгаа үсттэй. Ойрын сүм хийд байвал эртхэн гарч энэ үед зохих номыг нь уншуулж зам мөрийг нь тэгшгэлхэн зүйтэй үзээ. Олон үгээр яах вэ? Ингээд шинэ дугаартаа орцгоё. Энэ дугаарын онцлог тоглолтоор нэмэлт цаг нэвтрүүлэг дахин нэг удаа Сэлэнг Бодонс болон BCH Knights багуудын учрыг онцолж байна. Өмнөх 7 хоногт ч мөн тэднийг онцолж байсан билээ. Өнгөрсөн учраагаас ялгаатай нь Бодонгуудын Инхбаатар, Сэргэлэнбаатар, Дүлгүүн зэрэг шилдэгүүд энэ тоглолтод оролцох боломжгүй байсан юм. Хоёр баг тоглолтын эхнээс довтлогоо бүрээ унгаж холын шидэлтүүд ээж дараалан байнда тусч тор шатааж байлаа. Тоглолтыг онцсан эхлүүлсэн баг нь Хүлэгбаатарууд. Тэр дундаа багийн ахлагч Очротын Эрдэнэцогт Devin Warren-аар багийнхаа гол оноог явуулж байсан юм. Харин нөгөө талаас Бодонсоос Jaden Scrap тэр дундаа Ахмад Gilbert нар онцгой байлаа. Эхний агас 4 оноогоор дутуу дууссан Бодонс 20 дугаар агастын тоглолтыг нэг мөр шийдэж эцэст нь 100-106-гийн харьцаатай ялт байгуулсан юм а. Warren-ы дараалсан бөмбөг алдалт цааталд Бодонсын итгэмээргүй холын шидэлтүүд энэ тоглолтод Бодонгууд 40 холын шидэлтийнхээ 20-ыг нь оновчтой болгосон бөгөөд цорын ганц чөлөө шидэлт алдсан нь тэдний гол давуу тал байлаа. Scrap 37, Ахмад Gilbert 21. Энэ хоёр тоглогчийг зогсооно гэдэг Хүлэгбаатаруудад амаргүй байсан. Тэдэнд Тулга Батбаяр нар 14 оноогоор тусуулсан. Эсрэг талд Warren 26 оноо 8 самбар 7 оновчтой дамжуулалт өгч Эрдэнэцогт 20 оноо 11 дамжуулалт өгсөн ч хангалттай байж үнэхээр чадсангүй. Сэлгээний бүрэлдэхүүнээ илүү ашиглах хэрэгтэй гэдгийг энэ тоглолт дахин нэг удаа харууллаа. Ингээд үргэлжлүүлэн том өвлөө авч үзцгээе. Ингээд үзэгчтэй тоглолт эхлэхэд бэлэн болсон. Ник Борд дэлгэр нэмсэн тамирчид бүгд төлөв өсрөхнэ. За эхний довтлогоо BCH Knights багаас ихээр болсон. Төгөлдөр Борд бүгдийг дуудсан. За доор Батбаярд тулсан хамгаалт сайн болсон. Гэтэ Ник Борд алдаж явсан довтлогоо. J Scrap-ийн холын шидэлт тоногчтой болсон. За шидэлт бөмбөгийг өөртөө ямар их удаач ба. Дэлгэр нэм. За ерөн шидгээс өөр сонголт байгаагүй гэхдээ даваасан бүгд дэлгэр нэм. За байрсан хамгаалтаас Шибаши дэлгэр нэмийн хариуг нь тэр дорно ирж байна. Никвард дээр хамгаалагч солигдсон Наран гэрлийн Батбаяр холын шидэлт тоногчтой болсон. 13-7. Сэлэнг Бодонс тоглосон. Никвард дэлгэр нэмтэй контактлаад Шибаши завчин дээрээс явуулсан. Юу маш Шибашийн тоглолт хоёр дахь удаага унгаалаа. Хонд орж ирэх хэрэгтэй байна. Ананд хариуг нь барих гэсэн шийдэлд оновчтой болсон. Ариун болтын Ананд. За ер нь ийм л довтлогоо Scrap-аас харагдаад байгаа холын шийдэлд оновчтой болсон. За давуулж гисэн Шибаши ахаа чийдсэн юу маш Шибаши за шидэлтээ бол үнэхээр барьчихжээ энэ залуу. Сул довтлогоо алдсан дэлгэр нэгтэй хоёр дахь боломжийг үүсгэсэн отгон дээрийн тулга 3 оноо шидэлтийг зэрэг тунгааж чадлаа. Энэ удаа бөмбөгийг хөвгүү хүлээгээд авцсан та Warren буцаагаад өгсөн. Devin Warren 3 оноо шидэлтэн амжилттай болсон. За хоёр багаас эхний үед ямар өндөр гүйцэтгэв. Эхний үед 40 секунд хоёр довтлогоо явах зай байна. Отгон дээрийн тулга холын шидэлтийг оновчтой болгосон. Хоёр хамгаалагчийг өөр дөрөө татсан Ахмад 3 оноо шидэлт гүйцэтгсэн. Gilbert энэ тоглолтод эхний оролцоогоор Devin Warren-ийн холын шидэлт оновчтой болсон. Ингээд 36-29 болж тооны зэрэг 7 болоход Сэлэнг Gilbert за илүү алхамт болоход их ойрхон байлаа. Батбаярын холын шидэлт оновчтой болсон. Эрдэнэцогт руу чиглэсэн дамжуултыг тулга салгаад авцсан Scrap татгуулсан Jaden Scrap зэгрэн дээрээс төгсгсөн. Scrap заа голоор чөлөөтэй ороод ирсэн. Warren доор сугарч татгуулсан. За ер нь хоёр баг ингэж ээж дараалж оноо авч Ахмад Никвард эсрэг татааж идсэн. Ахмад Gilbert багт 2 оноо тэргүүлэг авчиж өглөө. Devin Эрдэнэцогт завчин дээр 3 он шидэлт амжилттай болсон. Scrap-ийг залхуу хамгаалт байлаа. Буруугцсан өөр дөрөө авч. За баруунда яваад орсон Эрдэнэцогт холын зай шидэлтийг суулж үүсгэсэн шидэлт амжилттай. За Warren-ийн тоглолтод үнэхээр гоё байна. Өөр их гой дамжуултыг гаргасандаа Эрдэнэцогт 45 дээрээс явуулсан. Очротын Эрдэнэцогт Эрдэнэцогт
Дахин нэг шидэлтийг оновчтой болгосон. 2 дугаар хагасыг Scrap хариу нөрхөөр шидсэн. Шидэл оновчтой. За энэ тоглогч бол 2 жив. За нэг вард доор суларсан. Гэхдээ Эрдэнэ цогт нөгөө талд нь байжээ. 3 дараас нь оновчтой. Хамаадаас заслан аваад хамгаалагч зөнлөгцөнд Эрдэнэ цогтын эсрэг Ананд шийдэл гүйцэтгсэн. Ариун бол Диананд багийн 63 дахь хоног авсан. Scrap Батбаяр хоолын шидэл оновчтой 67. Яндесэр нэг тохиол завжруу гаргасан төгөлдөр 3 шидэлтэн амжилттай. За бидэнд хоолын шидэлсийг явсан Ахмад Гилберт хүмүүийг олоод ирлээ. Батбаяр тогтоод шийдсэн шийдэлт оновчтой. Өнөөдрийн залуугийн шийдэл дамтал хийдэг байсан энэ тоглогч. Scrap залтандаас явуулсан Jaden Scrap багтаа хамгаалагч очиж байгаа. Нэг вардыг татаад гаргаад ирсэн Ахмад Гилбертийн хоолын шийдэлт оновчтой болж Гилберт гитараа тоглоод эхэлсэн. За дэлгэрний мас заслан авсан Scrap шууд шийдэж байгаа юм байна. Jaden Scrap. За одоо энэ шийдлүүд яаж хамгаалах вэ? 2 дугаар өгс дүр ногт гарч ирээгүй. Ахмад өөртөө заавчсан 3 хоногийн шийдэлтэн амжилттай явуулснаар за тэрсээс Эрдэнэ цогт Шаварн завчин дээр шидэлт рүү гарсан. Хотын зай шидэлт амжилттай 9 онооны зураг болгож ортуулсан. Ажлаа. Мөнхтөр Шаварн өөрийгөө доошоо суудалсан. 2 гараар зэрэгэн дээрээс явчлаа. Сайн хамгаалаад отгон дээрийн тулаг өөрөө явсан. Алдаа залгсан. Довтлогоо оновчтой болсон. Эвдгүү гэсэн тамгийг тавиад исэн. Тэгээд 37 оноо үргэлжлүүлж байна. Эмба Керенегийн Rocket Юмагийн эсрэг, Юма Шибашигийн эсрэг ариун болтын Ананд үзэгчтэй. Тэрчлээ. За Эрдэнэ цогт fake and off-дээрээс өөрийгөө их гой суулалцсан. Оноо авч чадлаа. Тэгснээр үзэгчтэй 106 харьцаатай Сэлэнг Бодонс баг удирдал ээлжид ялтаа байгуулж байна. Харин BCH Knights багийн зүгээс хүснэгтийн тэргүүн байраа эргүүлэн авах. Нэмэлт цаг нэвтрүүлэг энэ дугаарт дахин J Scrap-ыг онцолж байна. Бодонстой нэгдээд удаагүй байгаа энэ залуу онцгой гэхэд дэндүү онцгой байгааг дурдах нь илүү зүйзээ. Хүснэгтийг тэргүүлэгчдтэй тулсан сүүлийн тоглолтод тэрээр 5 хоолын шидэлтийг оновчтой болгож 37 оноо, 7 самбар, 8 оновчтой дамжуулалттай тоглолтыг дуусгасан. Түгээр цогсохгүй 3 таслалт, 3 хаалт. Энд чинь одоо юу юм бэ? Шин залуу, шин мэдэгдэл хийсээр байна. Өнөөдрийн тоглолтод 33 он авч хүслэгтийг тэргүүлэгчдийг буулгавсан Сэлэнг Бодонс багийн шийдэх тоглогч Jaden Scrap. So Jade, how it feels? How's the atmosphere? What you want to say? Man, I love it, man. I love it, man. Shout out to the fans who came out here to support. I hope I gave y'all money's worth, man. I love y'all. So today we saw some rivals, some matchup there. David Warren, you know. What you want to say for him? That's what I've been looking for since I got down here. Really? Yeah, hell yeah. So, finally, the fans, what you want to say for the Buttons? Man, I appreciate y'all coming out, man. We got the best fan base. Hope y'all can continue to cheer us on, and it's going to be more victories. It's not so bad. Not so bad. Cool. Why so much? The face is maybe sad. They are scoring with our turnovers, with our mistakes, free throws. Why they play 5-on-5 with us? We can guard them, but no second chance.
Хоёр боломжтой өгөө. Айлдаа. Then offensive rebound. Oh, coach, but they are so big. Box out. Let's go. Heads up. On defense, guys. On defense. You need to play back on defense. Хамгаалтанда буцаараа айлууд бас нэг эвгүй урагшаа гаргаад One ирсэн. important thing, please. Өндөр One учраас. important thing. Hey, when you play pick and roll, they close the area. Айлчигээ хумчаа They байна. back the paint. Please, no more this pass. No working. No work because they protect the paint. We need to set up off pass. Pass, pass, and then you can use here. Тэгээд тэрнээсээ доошоо өгвөл болохоор Don't pass this ихний пасс for this area, please. No, this area is not so good. If you remember, a lot of time that you play the pick and roll and you try pass inside, no working. Тэгэхээр одоо гадагшаа задлаа тэрнээсээ дахиад дотгошоо арай өөр. And they do the same thing. When you play switch, they pass the ball. Маах switch юм гоо. This is a good basket. Умбо пасс ч. Do you remember when I talked to you on the practice? When you play pick and roll, if you see switch, pass the ball. Then, who guard the next pass if they play this? Next pass this, deny. If they can, they bring the ball here and you play 1-1. No problem if the big guys stay here. No problem. Том тэнд байж амлаа асуудгүй. When they play switch, look at this. Okay? Yeah. Hey, if you can defense a little bit better, Жоохон сайн. no second chance, we can win. Хоёр боломжгүй. Let's go! Hey guys, energy on 3, 1, 2, 3. Energy. Let's go. Switch хийчих штеп. Switch хийж байгаа найдын жижиг хүн хоёр тоожод дээр ч юм над дээр ч юм ахаа үзье. Байхад доо постоо гэдэг үү? Доо постоо өгч байгаа тэрчнээсээ юу гаяа? Концепт юу тийм. Яа мисмэч уучаад авч маань ашиглаж дандаа удаас явах. Мисмэч болоогүй заслаан дээр солихгүй гарч ивэл юу гаяа? Мисмэч. Жижиг доош гараад. Би чиний хүнжээ. Чи энэ рүү гарах та. Тэгээд чи хаш кандин хаар миний хаар тэгээд заавал тэнд чи надад тогтоод хаалтаа. Тэгээд хүмүүс тогтоож нэг We try to pass. every time. Yeah, but we try to pass. When they switch, this pass is not so good. Maybe this pass and then use this side. Одоо харин хамтдаа өнгөрсөн 7 хоногийн онцлог ярилцлагуудыг үздэцгээе. Тулгатай ярилцахад бэлэн болоо лиг тэргүүлэгчдийг хоёр дараалаад ойрхон очлоо. Сэтгэл ямар байна? Сэтгэл ямар ч гэсэн маш өндөр байна. Маш их талхалтай байна. Тэгээ багаараа эцээ хүртэл янзтай үзсэн гэж бодож байна. Хэрхэн бэлдсэн бэ? Nice эсрэг. Найз эсрэг бол хувийн бэлтгэлээ маш сайн гас. Яг гэвэл өмнөх тоглолтын дээр хасын үлгүүд багтай тоглосон тоглолтын дээр би маш муу тоглоо ер нь бага хожигдолд хүргэсэн гэж үзэж байгаа. Тэгээ тэрнийхээ хариуг ороод энэ тоглолтын дээр ер нь өөрийгөө хариугаа багтаа буцааж өгье гэж бодож шаардсан. Эсрүүгийн хоёр легионер тамирч ялангуяа Warner-ыг хэрхэн хамгаалъя гэж багаараа ярилцсан байна. Warner-ыг ер нь бол эвгүй шидүүлье гэж ярьсан. Тэгээд гол нь 3 шидэлтийн нөгөөд оролтын бол үгүй гэж ярьсан. Тэгэж хамгаал. Ер нь тим тактикт орчихсон. За scrap болооно авч байгаа гэсэн бус тоглогчд бас ялзаж чадчихин. Ер нь одоо багийн ойлголцол хэр төвшөнд байна. Багийн ойлголцол багийн форум ер нь бол янзын болж орж ирж байна. Тэгээд одоо үлдсэн сүүлийн 2 тоглолт нэрэж гисэн бас яг энэ формоор дуусгаа явуул илүү сайн байна гэж бодож байна. За дараагийн тоглолтод нэмцгээе. Баярлалаа. Yes sir. It was a tough game, man. You know, we haven't played in like a couple weeks, so we came out a little rusty. We just happy to come out with a win. What was key of today's win? I think defense, just staying together and just trying to execute at the end, man. You know, we got bailed out with some calls, but it was a tough game, man. Just togetherness. How can I jump like you, bro? Sleep good at night and eat healthy. Eat healthy and sleep good, man. That's all I can say. Thank you, man. Thank you. Эрдэнэт Miners-ийн гол тоглогч Батөртөө та бүхнийг уулзуулж байна. Сүүлийн 7 тоглолтын 5-т нь хожлоо. Багийн уур амьсгал ямар байна вэ? За манай багийн уур амьсгал гоё байгаа. Тэгээ яг энэ арт харагдаж байгаа бох. Тэгээ биднээс тэгээд бас улирлаа сайн төгсгөнд үлдчихэж байгаа. Тэгээ бас зорьсон зорилго байгаа. Тэгээ зорилготой хүрэх гээл яваал энэ да. Шинэ легионер тоглогч Мактенесийн талаар ер нь ямар тоглолтын онцлог нь танаа багт хэрхэн одоо сайнаар төсөж байна?
KJ-ийн хувьд ирээд удаагүй байгаа тий. Тэгээ яг KJ-ийн бас 2K-г бас бүгдээрээ мэдэх бах тэгээд маш өндөр лигүүдэд тоглож ирсэн. Тэгээд одоо хамгийн гол нь тоглолтондоо орон уусгах гал биднээс маш хичээж байгаа. За плей-оффын эхний шатнд бас сэлэнг бонусын эсрэг тоглох магадлал бас баггүй байна. Ер нь энэ талаараа бодсон зүйл байгаа юу? Яг одоо яг үндэ плей-оффын талаар бодохгүй байгаа. Манай хуулирлаа маш сайн төгсгөл гэсэн бодолтой байна. Тэгээд ямар ч багтай таарсан тоглоно гэж бодож байна. За та бүгдэнд амжилтсэ. Баярлалаа. Ардтар сколоор уурлаад байгаа доктор таанаас хайч юм байч. За байрлал төлөөх тэмцэлтээр ширүү өрсөлдөө өрнөлөө. Тэгээд маш чухал тоглолтоос өсөлтийн бас тэргүүлэгчтэй нэгийг буулгаж авлаа. Баяр үргээ. Баярлалаа. Аврагтад тоглосон нэлээд хүн тоглолт боллоо. Тэгээд яг Ямилэр үндсэн гихцэрэг давуу талууд гарсан ч гэсэн хамгийн чухал тохиолдол авч идлаа гэж бодож байна. Тэгэд ялангуяа дөрөвдүгээр үедэр одоо даш өчр мөнх золбоо гэсэн танай багийн залуу тамирчдын тоглолт үнэхээр гайхамшигтай байлаа. Тэгэд энэ хүү талаар өөр багийн ахлагч хүний талаас харж үзвэл энэ хүү тамирчдын тоглолтын дээр ямар дүгнэлттэй? Яг бид нар бол ер нь өдрөөс өдөрт суралцаад явж байгаа. Тэгээд яг өчигдрөөс муу байсан өнөөдөр гэж бол байхгүй. Ер нь цайжирсаар л явж байгаа. Тэгээд ер нь багийнхаа дүгнэлт итгэж байгаа. Тэр итгэлийн ч гэсэн ямар нэгэн байдлаар олж өгч тэмцэж тусалж байгаа даа ер нь бол. За яг шулуух хэлэхэд Антони Нельсны тоглолт тогтвортой бус биш байгаа шүү дээ. Яг нэг тоглолтод өндөр анаа авдаг. Өнөөдрийн тоглолт нь гэхэд бол үнэхээр хангалттай байлаа. Тэгээд багийн арын албанаас өрн Антони Нельсны байр суурь дээр ямар хандлагатай байгаа вэ? Яг бид нар нэг тоглож явахад бүтлгүүддэг. Энэ бол згсэн үйл нэг хэсэг. Гадаа гаргаж болно. Бид нар хамтдаа л ер нь бол бай гэсэн бодолтой байгаа. Ер нь хамтдаа л бүх нийтлүүд тэнцэж байгаа. Ер нь бол бас нэг гадуур ярьсан юм ярьслага ч юм уу янз бүрийн давтахгүйгээр өөрсдөө уртгаа хийж явж байгаа багаараа. За баярлалаа. Дараагийн тоглолт амжилтсаа. Эцэст нь та бүхний өнгөрсөн 7 хоногийн шилдэг довтлогоо бүртээ хамт үлдээ Apes дэндүү онцгой байгааг та бүхэн харсан бизээ. Эргээд уулзцгаая. Чав чав. Болор Эрдэнэ. Загаа Эрдэнэ эсрэг маш гоё хөдөлгөөн байсан да. 3-аас шидэлтэд оруулсан. За ахыхаа эсрэг маш гоё үйл явдал байлаа шүү саяных. Ямар том зөрөгтэй шидэлтэй. 9 орооны зөрөө Болор Эрдэнэ. Ахаад ахыгаа их гоё аргацсан дамжуул завжин дээр ирсэн Баттүрийн одын цай шидэлтэй амжилттай болсон. Ганц олонгийн Болор Эрдэнэ за өстой нэг ахыгаа хоёр удаа үнэхээр гоё дүнглөө. Яа. Өнөөдрийн хайлайт байлаа шүү дээ. Үргэлжлүү шүү дээ. Тэр дандаа л 6 болон түүнээс доош байрал бичигдэж байгаа байгууллагыг тоглох хуваартай байгаа. Мөж өдөр за эргээл явсан да. Довтлоо оногч бас нэмээд Кен Стивенс 2-1 багтаа авчирлаа. Багийн 5 тоноо. Хамгаалагч нөхөд ирчлээ. Мөнх дөр заваар нь өөрийгөө доошоо суудалсан. 2 гараар зэрэгэн дээрээс явчлаа. Араас нь Apes бас нөхөж яваа. Нэхэж яваа тий. Тэр 2 болон 3 дугаар байрт хүчиж байгаа багуудын хоорондын солилцоо гэсэн Ижисүгийн новлог бас Jordan Harris-ийн хүчтэй нэгэн төгсгөл. За 5 секунд 10 дээр ирчлээ. Баасанд орж гоё алхамт байсан да нэгээр аяад өгсөн Лайдл Элмор. Айсгод байгаа Болор Эрдэнэ талбай төвөө шидэж бол амжсан шүү. Ганц удмны Болор Эрдэнэ талбай төвөө шидэлтэд оруулчлаа. High screen. Хүний бол соёл жамцсангууд дэг төлгөө. За ямар гоё довцоо вэ. Түрүүний төлгөөний гоё дамжуултыг харуулж байна. 3-ын тоглогчтой. Гоё ойлголцсон.
руу гаргасан Тимчүнхон хоёр хамаалагчийн голоос бөмбөг хадсан Үлзий Оршихын ямар гоё дамжуулт вэ? Яа SGF-ийн шоу тайм үргэлжилсээр байна. Мэдээж Инкваторыг далдаагаа хянах хэвээр Warren-ы дамжуулалт scrap талсан нэг тоглогчийг хөнгөн аргалаа дээрээс нь явсан Jaden Scrap. Тоглолтын тооны харьцааг 47-оор тэнцвүүлж байна. Дахиад нэг удаа харъя. За зүүндээ тэр чигээрээ хөндлөн гултан дайрсан. За энэ төгсгөл бол үнэхээр хүчтэй. Гаргалцсан шүү Бат уяг доор дамжуулт өгсөн Норол Бэлэн шахаа задлж байгаа байна. Үсэх хоёр голоо бүгд орсон. Үсэх хоёрын slam dunk. Ямар балмад тоглолт вэ? За Bryce Jones-ны өөдөөс ингэж зөрөгтэй явна гэж бас төсөөлсөнгүү дээ. Нөгөө талаас Anthony Nelson 3 хоног шилдэг амжилттай болж байна.